Та Монгол эрхэн дунджаар хэд наслтгийг мэдэх үү? 67. Энэ нь эмэгтэйчүүдийнхээс даруй 9 жилээр бага тоо юм. Бүхэл бүтэн 9 жил. Өөрөөр хэлбэл Монгол эрхтэй хүн амьдралынхаа ихэнх хугацаанд хөдөлмөрлөж, гэр бүлээ тэжээж, хариуцлага үүрч явсаар тэтгэврт гарсны дараа дунджаар ердөө 2хан жил л амьдарч ийн гэсэн үг. Гэхдээ энэ нь зүгээр л нэг тоо мэдээ биш юм. Яагаад тэгэхээр бидний хайртай аав, өвөө, ах, дүү, найз, магадгүй таны ч тухай илэрхийлж байгаа харамсалтай тоо мэдээ. Дэлхийн эрхтэй хүмүүсийн дундаж наслалт 78 байхад Монгол эрчүүдийн наслалт 67 байгаа нь тун харамсалтай. Тэгвэл яагаад Монгол эрчүүд ийм бага наслаад байгаа юм болов? Монгол эрчүүдийн нас баралтын тэргүүлэх шалтгаануудыг авч үзвэл зүр судасны өвчин, хорт хавдар, ослоос үүдэлтэй цаг бүсийн эндэгдэл мөн бидний тэр бүр яриад байдаггүй нэгэн чимээгүй тахал бий. Түүний нэрийг эрчүүдийн амиа орлолт гэдэг. Монгол эрчүүдийн амиа орлолтын түвшин дэлхийн дунджаас 2 дахин өндөр буюу 30.7% байна. Иймээд тодорхой шалтгаануудыг дурдвал нэгдүгürt согтруулгын дооны зохисгүй эргэлээ нэлээд өндөр. Тодорхойлбол архины шууд ба шууд ус хамгааллын улмаас жилдээ 3500-аас 4000 хүн нас бардаг. Архины шилтгаанд элэгний өвчлөл дэлхийн дунджаас 28 дахин их байна. Энэ нь жилдээ 17,000 хүн нас бардаг гэсэн үг. Үүний харамсалтай нь 3/1 нь урьдчилсан сэргийлэх бүрэн боломжтой тоо мэдээ. Хоёрдугаарт хорт хавдар. Жил бүр 10,000 хүнд томд 21.4% нь хорт хавдрын шинээр онцлог тогтоогдож 13.5% нь нас бардаг. Жил бүр мянган эрчүүд хүнтэн уншаа анхудаа сонсож байна. Одоо та бүхэнд харамсмаар бас гайхмаар нэгэн тоо мэдээ танилцуулъя. Сирия, Иран, Ирак, Афганистан гэхэр та бүхэнд юу санаанд орж байна вэ? Дайн дажин зөрчилдөөн. Гэвч харамсалтай нь өдөр тутам дайны утаа гарч байгаа эдгээр орнуудаас манай улсын дундаж амиа орлолтын тоо 3 дахин их байна. Өдөр бүр дайны утаа сунаглаагүй ч гэлээ бид бүхэн сэтгэл дотроо зөрчилтэй амьдарсаар байна гэсэн үг. Эрэгтэй хүн сэтгэл зүйн асуудалтай үедээ би гунигтай байна гэж хэлэх нь ховор. Харин дэд биеийн гадаадд шинжлэхтэй илүүтэй анхаарч ятарч байгаагаа, толгоо өвдөж байгаагаа, зүрхээр хатгаж байгаагаа илүүтэй анхаардаг. Улмаар уур бухимдал, биеэр бэлдэх төрөмгөллийг илүүтэй гаргаж өөрийн сэтгэл рүүгээ өнгөх нь нэлээд магасдаг. Энэ магадгүй хэн нэгэнд хэвийн үзэгдэлмээ санагдаж болно. Гэвч үнэндээ тийм биш. Гэхдээ бид эдгээр сөрөг тоо мэдээллийг өөрчлөх боломж бас бий. Канада, Австрали, ойрын жишээ гэвэл Гүрж, Азербайджан зэрэг орнууд нь эрчүүдийн сэтгэл зүйн эрүүл мэндийн төлөө дөрвтэй алхам хийж өөрчлөлтийг бий болгож чадсан. Тиймээс бид асуудлыг нуух биш, харин ярьдаг байх хэрэгтэй. Гүндүүгийн Монгол өрхөн төвчээртэй байх ёстой, ойлгохгүй байх ёстой, сул дорой харагдах ёсгүй, архитаадаг байх ёстой, сэтгэлийн хаттай байх ёстой гэсэн үгсийг сонсож өсдөг. Гэхдээ ойлгох нь сул дорой явдал огтоосоо биш юм. Тусламж хүсэх нь ич хүртийн явдал бүрч биш. Бидний хайртай аав, ах, өвөө, дүү, найз нар маань зүгээр нэг урт наслах биш, утга учиртай, аз жаргалтай амьдрах ёстой. Хэрв та энэ бичлэгийг үзэж байгаа бол хин нэгний амьдралыг ч өөрчилж магадгүй нэгэн ичтэй асуултыг би танд саналгаж байна. Та зүгээр үү? Гайгүй юу? Танд ярилцах хин нэгний хэрэгтэй бол би байгаа шүү. Магадгүй та ингэж асууснаар хин нэгний амийг ч аврах боломжтой гэдгийг санаарай.